За сайн байцгаана уу? За та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За Mongrove Challenge-тэй хэрхэн бүртгүүлэх тухай заавар бичлэг хүргэх гэж байна. За та бүхэн энэ бичлэгээ бүтэн үзээрэй. За тэгснээр бүртгэлийн системд банд бүртгүүлэхэд хялбар байх болон мөн алдаа гарах. За тэгээд баталгаажих төлөв нь бол хурдан болно гэсэн үг. За тэгээд эхлэе. Ер нь бол web browser дээрээс буюу компьютер дээр сууж та бүртгүүлвэл илүү хялбар байх болно. За веб браузераа нээгээд за та бид нар веб браузераа нээгээд за бидний бүртгэлийн робот challenge.com гэсэн хаяг байгаа. За энэ хаяг энэ линкээр та ханднаа гэсэн үг. За энэ линкээр хандахаар бидний логин пэйж гарч ирнэ. За логин пэйжийн та бол шинээр бүртгэл үүсгэж байгаа учраас та бүртгэл үүсгэхдээ шинэ хэрэглэгч үүсгэх буюу энд шинэ аккаунтыг үүсгэх гэсэн. За тэгээ аккаунтын цонх маань шинэ организашн буюу шинэ байгууллага сургууль клуб бүртгэх сонголт маань бол энд гарч ирж байна. За тэнийг яаж хэрхэн бүртгүүлэх вэ гэхээр та бүхэн болвол за энд компани буюу та ямар нэгэн клубд хариалагдталтай яг организашн чинь сургууль биш бол та энийг сонгороо. За улсын болон хувийн сургуулиуд бол шкүүл гэдэг чек боксыг сонгороо. За хуваараа орох гэж байгаа бол индивидуал гэдгийг сонгороо гэсэн үг. За би эхний удаа танд та бүхэн сургууль гэсэн зүйлээр бүртгэлийг хийж үзүүлье. За тэнгуут энэ дээр бол таад сургуулийнхан бол сургуулийнхаа нэрийг бичиж болно. За би жишээ аваад за 150 дугаар сургууль Одоо ер нь таад латинаар бөглжүүлэх зүгээр шүү. Ягаад гэвэл энэ пэйж маань цаашаага олон улсын чанартай тэмцээнүүдийг бүртгэж эхлэх учраас бид нар бол бүртгэлийн формоо, бүртгэлийн бүх зүйлээ латинаар бөглүүлэх шаардлагатай байгаа гэсэн. За 150 дугаар сургууль За ингээд биччихнэ. За тэгээд эндээс та сургуулийнхаа локейшн буюу хаана байдаг аймаг уу гэдгийг сонгоно. За би бол нэг жишээ учир Улаанбаатарт байдаг гэж бодоод бүртгүүлж За тэгээд энэ дээр бол ер нь бол лидер буюу тимийнхаа коуч багшийн дугаар байна. Дандаа бүртгэлийг яралтай холбогдох үед утасны дугаар байна гэсэн. За тэгээд би жишээ болгоод за юм утасчжээ. За тэр хүний нэр за бат За уг нь за дооч ч юм уу за эмэрхүү байдлаар биччихье. За тэгээ энэ дээр болохоор таад бол national ID буюу регистрийн заавалчгүй. За тэгээ би жишээ болгоод энэ дээр бас гээд 5 6 7 8 за ингээд бүртгүүлж. За энэ дээр ер нь бол таад цаашдаа ашигладаг мэйл адрес хэрэгтэй. За таны пассвортаа алдсан үед пассвортаа мартсан үед пассворт сэргээх зорилготой яг ашигладаг мэйл хаягаа бүртгүүлээрэй гэж. За би энэ дээр нь болохоор өөрийн мэйлийг бүртгүүлчихье. За тэгээд цааш нь бүртгэлийн системдээ ашиглах пассворт За нэг би ингэ өччихье. За тэгээд мөн тэрийг пассвортаа адилхан дахиад авчин 2 удаа оруулах хэрэгтэй. Double verification хийж байгаа гэсэн 1 2 3 4 5 6. За ингээд бүртгүүлж байна. За тэгээд регистргээ дарна. За тэнгууд ер нь бол ерөнхийдөө манай бүртгэлийн системийн пэйж гараад ирж байна. За тэгээд энд бол таны товч мэдээлэл харагдана. Сургуулийн нэр, за тэгээд тайпын сургууль, за тэгээд утасны дугаар ингээд харагдаж байгаа гэсэн. За хамгийн гол зүйл гэх юм бол энэ меню хэсэг энд байна. За тэгээд бидний танаа байгууллагт өгж байгаа
BIP дугаар буюу автомат генерate хийгдэж байгаа дугаар байна. ID гэсэн үг. Танаа одоо 150 дугаар сургуулийн ID гэсэн утгатай. За тэгээд та хамгийн түрүүнд мэдээж бидний зохион байгуулагдах ивентүүд, тэмцээнүүд энд бүртгэгдэнэ. Одоохондоо бол биднэрт Монгол Тэмэл сургуулийн open nээлттэй тэмцээнтэй бүртгэлний хийгдэх нь байна. За тэрнээс өмнө та ер нь бол өөрийн багийн хүмүүсийнхаа бүтээлийг оруулж өгнө гэсэн үг. Консультант буюу та энэ дээр бол тамирчтай, энэ дээр бол удирдагч багш коуч оруулж өгнө гэсэн. За тэгээ би жишээ болгоод гэлс за контест за нэмийгүүл энэ дээр нэмчин. За тэгээ сурагчийнхаа нэрийг оруулж өгнө гэсэн. Тэмцээнд орох гэж байгаа хүний нэр. За овгон энэ дээр нь за би жишээ болоод за ариун болт за энэ хэрн за энэ дээр нь бат за эрдэнэ гэдэг нэртэй гээд за энэ дээр нь ID дугаар авчижээ те. За RD регистрэн за 22 за 10 сарын 12 15 24 за энэ 78 тавьчих те. За тэр хүүхдийн имэйл хаяг энд бичигдэнэ. За би одоохондоо надад энэ имэйл хаягийг авчижээ. За тэгээ төрсөн өдрийн ер нь бол та оруулж өгөөрэй. За энэ мэдээллийг та үнэн зөв бөглснөөр бол тухайн сурагчийн те 3-4 дараалсан челленж тэмцээнүүдэд амжилт нь ер нь бол бүртгэгдээ явах гэж байгаа учраас үнэн зөв бөглөх хэрэгтэй гэсэн. За төрсөн өдрийн та энэ дээр нь шууд шивэд бичиж болно. Эсвэл бол энэ дээр дараад сонголтоор бичиж болно гэсэн. За би тэгээд жишээ болгоод арай хурдан явъяг бол 5 саруудын эндээс гаргаж ирээ сонгочих болно. За энэ хүүхдийг би 2002 оны за 2 сарын за 18 гэдгээр сонгочих те. За эндээс гендер буюу хүүсийн сонгож чинь. За эрэгтэй хүүхэд. За тэр хүүхдийн утасны дугаар. Тэр яг тэр тамирчных нь утасны дугаарыг оруулаарай. Энэ дээр нь 88 80 за 10 10 гэд оруулчихъя. За ингээд great чинь те. За тэгвэл таны үүсгэсэн contestant буюу таны нөгөө тамирчны ID дугаарыг бид нар шинээр генерate хийж өгч байгаа. За тэгээд тэр мэдээллүүд нь энд байна. За дахиад нэг тамирчин add хийчихье. За энэ дээр нь за тулга огтой за ариг за тэгээд энэ дээр нь ID бас за би одоохондоо RD гэдэг за нэг биччихье. За имэйлээ би одоохондоо өөрөөхөө биччихье. За энэ бас төрсөн өдөр тий. Одоо болохоор арай өөр хэлбэрээр шууд он сарын шууд шивээ явчихжээ. За 5 сарын 10-нд 12-нд төрсөн. За 2004 оны хүүхэд тий. За ингээд биччихүүлж байна. За энийг бас мэйлээр сонгочихъя. За утасны дугаар энэ дээр бичин тий. Яг тамирчны утасны дугаар гэж хэлдэг шүү. За ингээд гэрээд үсгэж байна. За ингээд та бол ерөнхийдөө одоо хоёр тамирчинтай болчлаа гэсэн үг тий. За одоо мэдээж тамирчин удирдах явах коуч та заавалчгүй бүртгүүлнэ. Манай бүртгэлийн системд коучтой байх хэрэгтэй. Коуч буюу за яг хуваараа явж байгаа хүмүүстэй за коучийг бий бүртгүүлчихье. За энэ дээр коуч руу ороод коуч library гарч ирнэ. За тэгээд шинэ add гэдэг та удирдагч багшаа нэмж болно гэсэн үг тий. За энэ дээр нь би үлзий сайхан гэж бичиж тий. Сайхан. За энэ дээр нь нэр нь бат заяа. За регистрийн дугаар, за имэйл хаяг, за төрсөн өдрийн за 1-2 сарын 20-ны өдөр за 1989 оны багш гэдээ утаад биччихье. За тэгээд за эрэгтэй гэдэг нь бас сонгоч тэ. За ингээд грейд чинь. За ингэснээр тань тэгээд нэг коуч тэ. Нэг коуч буюу нэг багшийнхаа бүртгэлийг хийжлээ гэсэн үг. За тэгээд за би contestant буюу тэрийг 3 хүн болоход нэмчээ. За энэ дээр нь
За болдоо өгтөй. За төгөлдөр гэдэг авчтэй. За IT-гийн за УЗ гэдэг. За ингээд нэг жишээ IT авчичээ. За email хаяг нь одоохонд авчичээ. За энэ нь болохоор 11 сарын 20-ны 2005 оны өгтгээд. За энэ мэйлгээд за ингээд грейд чинь. За яг 3 одоохондоо контестенттай болчлоо. За нэг коучтой. За иймэрхүү эхлээд та бүх тэмцээнд оролцож байгаа тамирчид болон багшаа бүртгэгчнээ гэсэн үг. За дараа нь ивент рүү орно. Ивент рүү орохоор одоохондоо бидний энд байгаа та дедлайн хугацааг сайн хараарай. Бидний систем хаагдах энэ бүртгэл хаагдах хугацаа байгаа тий. Бүртгэл хаагдах буюу одоогийн байдлаар бидний бүртгэл болвол 25-ны 18 цагт гэж тохирох байгаа. За тэр бол бүртгүүлж байна. За ийшээ орно. За ийшээ ороход энэ competition буюу те энэ Монгол тэмүүллийн нэрэмжит тэмцээнд болох ч байгаа төрлүүд энд гээд дэлгэрэнгүй тайлбартайгаа байж байна. За шинэ тайлбарыг ойлгох юм бол mini sumo RC гэдэг төрөл байна. За тэр нь бидний генерейт хийж байгаа код нь MNR юм байна. За тэгээд энд бол 1-2 тамирчин контестент байх юм байна. За нэг организашн буюу нэг сургуулиас бол хамгийн ихтэй 10 одоо тимийн төрөлд орж болох юм байна те. За тэгээд бас бусдын хэдүүлээ тайлбарлая. За робот рагби буюу бидний мэдгээр бол Америк хөл бөмбөг тоглодог робот. За team size нь буюу 1-4 контестенттай байна. За ядаж нэг байна гэж байгаа те. За макста 4 гэж ойлгож болно. За тэгээд 10 ширхэг нэг организашнаас 10 баг орж болно гэсэн үг. За тэгээд одоохондоо таны тимүүд гээд баг бүртгүүлэг байгаа учраас бүгд тэг байна. За тэгээд бидний шинээр нэмэгдсэн төрөл буюу ер нь дрон байна те. Дрон RC, дрон автомат. За энэ төрөл нь бол 1-2 тамирчинтай. За тэгээд нэг организашнаас дрон RC гэдэг төрөлд нь 5 баг оролцох боломжтой гэсэн үг. За тэгээд энэ мэдээллийг та хараад ойлгож болно. За тэгээд бага бүтээх буюу бага бүртгүүлэх гэдэг дээр та дарчна. За тэгвэл эндээс та энэ дээр байгаа Монгол тэмүүллийн нэрэмжит тэмцээнд бол 12 категори 12 төрөл байгаа тий. За тэндээс та сонгоч нь эндээс. Аль төрөлд эхлээд баг бүртгүүлэгч гэдэг тий. За би дрон RC гэдэг төрөлд баг бүртгүүлэгч ангууд таны нөгөө нэг контестент дээр бүртгүүлсэн тамирчдын мэдээлэл энд гарч ирнэ. За тэгээд энд бол зөвхөн 2 тий 2 байж болно. За 3 байж болохгүй. Тийм бол максимум гэсэн алдаа зан танд. За 1 бол байж болно тий. За ягаад гэх юм бол энэ тайлбар нь дрон RC дээр энд байгаа тий. Хамгийн ихтэй 2 дор хаяж нэг атлист 1 байх хэрэгтэй тий. За. За тэгээ нэг 2-ыг сонгочин. За тэгэхээр коуч нь бас заавалч коучоо сонгоно. За тэгээд дараа нь энэ робот нэм буюу та робото тэр дроно юу гэж нэрлэж байгаа тий. За эсвэл багийнхаа нэрийг тавьж болно. За би энэ дээр нь бол жишээ болгоод Сензо гэсэн нэр өгчий. Сензо гэсэн. За great team гэдэг таныг дарчин. За тэгсний дараа бид нар автоматар таны багийг генерейт хийгээд за таны багийн ID дугаарыг үсгээд за тэгээд таны багийн мэдээллийг энд гаргачна гэсэн. За одоо тэгээд надаас хүмүүс олон дахин асууж байгаа. За нэг хүүхэд олон тэмцээнд орж болох уу те? За ер нь бол болно. Тэгвэл бид нэр бүртгэлээс хамаарад тоглолтын хуваарууд маань 25-ны өдөр гэхэд гарна тэмцээн болох өдөр. За тэр үед бол тэр хүүхдийн хоёр оролцож байгаа төрөл нь бол давтаж магадгүй байх шүү гэдгийг бид нар сануулж байгаа. Тэгвэл нэг төрөлд хоёр хүүхэд бол орж болно гэсэн. За тэрийг одоо бид хийж үзүүлье. За энэ хүүхэд дрон RC гэдэг тэмцээнд бүртгүүлчлээ те. За энэ төгөлдөр бол давхтай төгөлдөр гэдээ бодчих. За тэгвэл дахиад хэдүүлээ баг нэмий. За энэ хүүхэд нь дрон RC-д орж ирсэн юм бол за mini sumo RC гэдэг төрөлд орё те.
За тэгээд энэ болт төгөлдөр нь зөвхөн ганцаараа орхиж байгаа. За тэгээд эндээс бас coach-оо сонгоч юм те. За тэгээд энэ дээр Roft нэрээ өгчнө. За Katana гэдэг өгчээ те. За тэгээд Great Team. За ингээм бол таны хоёр үүсгэсэн тимтэй болчлоо гэсэн үг. Тимтэй. За тэгээд энэ дээр бол та эдрийг шууд эндээс харж болно те. За зөв байна уу гэдгийг шалгаарай. За мэдээллүүд нь зөв байх юм бол за та бүртгэлийн хураамж байгаа төлөх хэсэг буюу Pay Now гэдэг хэсэг рүү орж болно. За Pay Now хэсэг рүү орох юм бол за биднэрт энэ цонх гарч ирнэ гэсэн үг. За энэ цонхыг жоохон томруулаад харуул. За тэгээ мэдээж бидний бүртгэлийн хураамж бол нэг баг нь бол 20,000 төгрөгөөр байгаа. За тэгээ танд одоохондоо 2 баг үүссэн байна. За нийтдээ та 40,000 төгрөг тушаах болж байна гэсэн. За тэгээд дансны мэдээлэл бол энд байна. Голомт банк. За аккаунт нэм нь бол Монголын Roft боловсролын нийгэмлэг байх нь байна. За тэгээд аккаунт буюу дансны дугаар нь IBAN нь бол энд байна. Яг дансны энд байна те. За тэгээд та гүйлгээний утган дээр энэ description буюу за энэ мэдээллийг бол та 40,000 төгрөг төлөхдөө яг энэ текстийг та бидний автомат системээс гарч ирж байгаа энэ текстийг та бөглөж гүйлгээний утгаар төлнө гэсэн үг. За энэ нь болохоор MN тэ тэг 4 буюу тэг 4-ийн за тэг 1 гүйлгээ гэдэг утгаар таны энд байгаа registration ID-гийн ер нь бол гүйлгээ гэдгийг бид нэр бол системээс хянаж дараа шалгах юм а гэсэн үг. За тэгээд та төлбөрөө төлсөн бол биднэрт төлбөрийнхөө баримтыг явуулах ёстой. За тэр баримт явуулах хэсэг нь бол энд байна. Та энд бол скриншот буюу те төлбөр төлсөн гэдгээ нотлох зүйлсийг аплоуд хийгээд явуулна гэсэн үг. За тэгээд дахин нэг сануулгад бол бид нар та төлбөрийнхөө юг сабмит хийснээс хойш бол таны энтэй саяны үүсгэсэн одоо энд 2 байгаа тимийн бүтгэлчин бол лок болчихно. Та бол өөрчилж болохгүй гэсэн үг тийм. За тийм учраас төлбөрөө төлөхөөс өмнө бол та аплод сабмит дарахаас өмнө ер нь бол та мэдээлэл зүүн байдаг бүрэн шалгаарай гэсэн үг. За ингээд энэ би зөв жишээ болгоод нэг файл хавсрахчээ. За тэгээд submit payment гэдгийг дарчна. За ингэснээр таны энэ хоёр бүртгэлийг бол одоо бол pending болцсон байна. За бид нэр төлбөр болон хүүхдийн насыг шалгаад за энэ зүйлийг бол баталгаажуулна гэсэн үг. За тэр болтол бол та хүлээнэ гэсэн үг тийм. За тэгээд энэ дээр бол locked гэдэг таны хоёр бүртгэлийг локлцсон. За хэрвээ та ингээд хоёр бүртгэлийн төлбөрийг төлсөн тэгсэн мөртлөө дахиад танд баг нэмэх хэрэгтэй бол та дахиад эндээс бага нэмэх байдлаар сонгочно. За мөн шинээр дахиад тамирчин нэмэх бол дахиад ингээд сонгочно гэсэн үг. За тэгээ бидний заврыг үзэж та зөв бүртгүүлээрэй. За тэгээд бүртгэлтэй холбоотой ямар нэгэн асуудлыг Facebook пэйж дээр пэйжээс асуугаарай. За баяр та.